За сайн байцгаана уу, өдрийн мэнд хүргэе. Жилийн эцсийн дүн үнэлгээг мэргэжлийн багш нар сургалтын менежер рүү илгээхэд сургалтын менежер нар хэрхэн үнэлгээг батлах заавар зөвлөгөө өгсөн бичлэгийг хургуулж байна. За менежер нар маань эхлээд өөрсдийнхөө эрхээр нэвтэрж ороод нэгдсэн хяналт цэсний үнэлгээ 2 хяналт хэсэг рүү орно. Үнэлгээ 2-ыг ангиар болон багшаар хянаж болдог. За хэрвээ дүн үнэлгээг ангиар батлах байгаа бол ангиар хянах хэсэг рүү орно. За мэргэжлийн багш нар тус бүрээр нь үнэлгээг батлах байгаа бол багшаар хянах руу орно. За ангиар хянах руу ороод ангиар батлал илүү хэлбэр. За одоо 9-ийн Б ангийн төгсөж байгаа буюу 9-ийн Б ангийн жилийн эцсийн дүн үнэлгээг батлах байгаа учраас за хөтөлбөрийн түвшин бол анги бүлгээ сонгоод харах товчлуур дарахад энд анги нь харагдаж байгаа. За ногоон өнгөөр харагдаж байгаа анги бүлэг дээр дарахад тухайн ангийн багш нарын илгээсэн батлагдаагүй дүн үнэлгээнүүд хянагдаж байгаа төлөвт харагддаг. За менежер нар дүн үнэлгээг баталсан тохиолдолд баталсан төлөвт харагдаж байгаа. За ингээд хянагдаж байгаа төлөвт одоо орос хэлний дэд бүлгийн 2 хичээл харагдаж байна. Дэд бүлгээр тэгэхээр үүнийг батлая. За хичээлийн урталд харагдаж байгаа энэ бөөрийнхий дотор зөв тэмдэглэгтэй ногоон тэмдэглэг харагдаж байна. Үүн дээр дарж тухайн дүн үнэлгээг баталдаг. За багш нар маань дүнгээ илгээсэн тохиолдолд төлөв илгээсэн төлөвт харагдаж байна. За бүх сурагчдаа сонгоод үнэлгээг батлах товчлуур дээр дарж жилийн эцсийн үнэлгээг баталдаг. За сургалтын менежер нар жилийн эцсийн үнэлгээг эсэс рүү илгээдэггүй. За ингээд саяны хянагдаж байгаа төлөвт байсан дүн маань ингээд батлагдсан төлөвт орж байна. За дараагийн дэд бүлэгт байгаа дүнг мөн ингээд баталцгаая. За ингээд сургалтын менежер нар маань хянагдаж байгаа төлөвт харагдаж байгаа бүх дүн үнэлгээг батлаад баталсан төлөвт орсон байна уугүй бүгдээр ингээд хянаад 100% болох ёстой. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.